Сайн мэцхан үзэгчдээ Мишель нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр энэ хүү дугаар минь 2012 оны хамгийн сүүлчийн дугаар гэдэг утгаараа бас онцлогтой дугаараа. За тэгээд энэ дугаарын зочин маань Улсын драмын Эрдэнэ театрын жүжигчин хулаа оролцож байна. Юуны өмнө өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн мөн үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Мишель нэвтрүүлэгт маань ихэвчлэн салбар бүрийн төлөөлөлсөн дандаа эмэгтэй зочид маань оролцдог байгаа. Тэгээд эхнийхээ асуултыг би бас тийм ээ зочныхоо бага насны талаар ярих гэж боддоо. Ер нь тийм ээ багадаа ямар хөөхт байв. Тэгээд одоо тунтахгүй шинэ жил болох гэж байгаа юм чинь мэдээж сонирхолтой сайхан шинэ жилийн дурсамжаас хаваалцгаа юу. Одоо шинэ жил гэхээр л мэдээж хүүхд нас санаанд ордог ч гэдэг. Тэгээд 25-ны өдрийг хүлээн тэгээд 25-нд ялко цэсгаал дүүтэйгээ хоёлаа тэгээд гэрийнх нэг ялко хизээцсхоо гэж наан засч болдгүй юм уу гээл те. Тэгээд 25-ндаа заснаа гэж хүлээлгдэг. Тэгээд ялко засчаал яг шинэ жилийн 31-ний орой ялко тойрол бүжиглээл те. Тэгээд хамгийн гол нь бас нөгөө гол юм чинь хүүхдэд бэлэг байдаг. Тэгээд яг мэдээж бэлгээ авах гал эмээ өөдөр очиж бэлгээ авах гал яараал. Тэгээ орой бас яг 31-ний он гарахаас өмнө гэрээсээ гараад нөгөө талбай дээр нэг тэг ингээл очиж зураг авахдаг тийм нэг угаасаа мод байдаг шүү дээ. Тэгээ яг мэдээж яг тэгэл зураг авах гал явна. Тэгэл тэр л одоо хамгийн мэдээж дурсамжтай хизээч мартагдчихгүй. Тэгээ дээрэс нь ер нь жил бүрийн баяраар яг л тэрүүгээр өнгөрөхийг хүсдэг. Одоос том болоод хэрхэн шинжлэлийн баяраа тэмдэглэж байна? Одоо мэдээж одоо өөрөө баярлна гэхээсээ илүү хүүхдээ баярлуулна гэж бодож байна. Тэгээд яг миний хүү бол сая ой хүрчээд байж байгаа. Тэгээд одоо бэлэг гээл те. Тэгэл хүүхдээ л баярлуулахад төрөлөд бодож байна да. Анх ягаад тийм ээ жүжигчин гэх мэргэжлийг сонгосон юм бэ? Багтаа их даруй хүүхдээсэн гэсэн. Яг нэг дуугаа тэгэл яг нэг хичээл гэр хоёрын хооронд ингээл хичээлдээ очиад тэгэл явж идэг тийм даруй хүүхд байсан 10 жилтэй. Тэгээд манай 10 жилийн ангийнхан хүртэл ингээд саяхан бас нэг хэдэн жил 2 жилийн өмнө жилийн өмнө уулзалтад ярьжсэн байхгүй. Тэгээд толон гэрээс ингэж жүжигчин болчихно гэж юусаа бодоагүй байлдаг ч юм уу те. Яг бүгдээрээ тийм би ерөөхдөө жоохон тийм дуугаа тэгэл юм их тийм томоотой дуулууртай тийм хөвгт байсан. Тэгээд яагаад сонгосон бэ гэхээр манай ээж одоо юуны жүжигчний мэргэжлээ багшийн дэдийг төгссөн. Тэгээд ээжийн мэргэжлийг ингээд өвлөөд яг ээж маань яг тэр мэргэжлээр ажиллааг болохоор ч юм уу те тэр мэргэжлэр нь ингээд ажиллахаас ингэж хүсдэг байсан. Тэгэл тэрүүгээр л одоо мөрөөдлөөрөө л явсан да. Соёл урлагийн их сургуулийг тэмээ жүжигчний мэргэжлээр төгссөн. Ер нь соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийнхан ихээхэн хөгжилтэй, тийм дурсамжтай өнгөрдөг ах гэх миний хувьд бас боддог л та. Ер нь оюутан насныхаа дурсамжаас ярихгүй юу, тийм ээ багтаа хийм дарга хөгдөөсөн байна. Тэгвэл оюутан байхдаа бас ямар хөө оюутан байна? 10 цагаас хойш гэрээсээ гардггүй. Одоо тэгэхээр чинь 10 цагаас хойш бол ер нь бол яг тийм томоотой хөөгдөлт юм байгаа шүү дээ. Тийм хүүхэд байсан. Тийм болохоор одоо соёл урлагийн их сургуульд ороход бол их сонирн байсан л да. Тэгээд оронгууд манай гэрийнхэн чинь уурлна, оройтой л ирнэ яалтчгүй. Бид нар чинь баг орой юмаа бэлдээл, орой бэлтгэлээ хийгээл ингэхэр чинь 10 11-ээс нааш харахгүй. Цаатал нь 12 баг заримдаа бүр одоо манай сүсийн оюутнууд чинь бүр шүн хонж бэлтгэлээ хийдэг. Тэгээд шалгалтандаа бэлддэг тийм байлаа. Одоо бол яг тэрийг нь болиулсан юм шиг байгаа. Сургуулийн диктатур гэдэг те. Тэгээд тэр үед бол тэгж бэлдэж ингээд шүнжэнгөө юмаа бэлдээл ингээд үүрээр мүрээр ороод ингээд манай гэрийнхэн чинь гайхал уурлаа те. Яатсан сургууль гэхээр юм байдгийг яатсан юм гэдгийг гэл тэгдэг байсан. Тэгэл 4 жил сурсны эцэст эмээ өвөөдөө тэр нэг дасгасан. Тэгээ манай эмээ чинь бол тэрэнд их дургу тийм юу. Тэгэл яана хүүхэд оройтчлаа яачлаа гэл ингэдэг байсан. Тэгээд нэгдүгээр курстай байхдаа манай багш юм тийм их тийм ууртай юм шиг тийм хүн байсан л та. Тэгэл багшаас айгаал ингээл нэг л тийм нэг те уурлах гадаагаа ч юм шиг харагддаг байсан болол дөрөвдүгээр курсээ төгсөхдөө багштай их хайртай болоод төгсөжсэн. Оюутан багтнаас гэрийнхэн тийм оройтлаа гэж уурладаг байлаа гэлээ. Олоос жүжигчин болоод энэ сайхан амжилттай явж байхдаас гэрийнхэн мэдээж маш их дэмждэг ах те. Эхлээд мэдэхгүй байдаг байсан бол одоо бол мэдээж мэргэжлэр ажиллаад би 8 9 жил болох гэж байна. Тэгээд 8 9 жилийн хугацаанд мэдээж бүр гэрийнхэндээ өөр мэдрүүлч гисэн. Тэгээ манай гэрийнхэн бол одоо ерөөсөө за ажилтай л болвол тэгээ одоо ингэх хэвээр тэгэх хэвээр гэж мэдэнгээ мэдчихэдэг. Тэгэл ер нь ар гэрийг дааж явдаг хүмүүс мэдээж урлагийн хүмүүсийн артлын хүмүүс л байдаг те ар гэрийнхэн л байдаг. Урлагийн тийм ээ урлагт анх хөлөвж байсан үед урсгүй анхны уран бүтээл бас урлагийн тийм ээ уран бүтээлчдийн хувьд их сайхан дурсгалтай байдаг. Анх би яг
4-р курст байхдаас шинэ үе production-ы одоо тоглолтод орж исэн, 2 тоглолтод оролцож исэн. Тэгээ шинэ үе production-ы амби ах маань тэг манай одоо нэг дүрийн уралдаан гэдэг 4-р курст зохиогддог. Тэгээ тэр дүрийн уралдаан дээр би оролцоод ингээд байж ах тэнчнээс ингээд хүүхдүүд тэг олж хараад шагнал авах нь авцгаагаад би болохоор X2 production-ы нэрмжит шагналыг авч ирсэн. Тэгээд тэгж яхад манай ингээд тоглолтод оролцооч гэд тэгж шинэ үе production-аас урлага ирээд тэг шинэ үе production-д 2 ч тоглолтод оролцсон. Дараа нь залгуулад намрын шууд 2005 онд 4 онд төгсчгөөд 2005 онд шууд X2 production-д орсон. Тэгээ X2 production-д ажиллаад 2 жил ажилласан. Тэгэхээр тэр бол мэдээж миний эхний одоо үзэгчдтэйгээ ингээд уулзч байсан үзэгчдийг ингээд юг мэдэрч ийсэн те үе бол тэр байсан. Тэгээ хамгийн анхны уран бүтээл яг дэлгэцийн уран бүтээл гэх юм бол чиний эзгүүд гэдэг сайхны кино соёлын тэргүүний ажилтан жүжигчин найруулагч Баталцын ахын найруулсан чиний эзгүүд кинонд анхны гол дүрийг авчихсан. Тэгээд тэр бол миний хизээч мартагдчихгүй тийм дүр байдаг. Тэгэхээр хошин урлаг, драм, дэлгэцийн гэж ер нь бүхэл урлагт тийм ээ жижигчний мэрэгчлэрээс хөгжсөөр ажиллаж байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгээд урлагийн хүн мэдээж тийм ээ маш их түрүүн таяллаа оюутан байхад тэгэл их оройтдаг байсан гэл нэг бодлын урлагийн хүн гэдэг их сайхан мэрэгжил нөгөө бодлын бас их хүнд хэцүү тийм ээ бэрхшээлүүд зөндөө ер нь энэ тийм ээ 8 жилийн хугацаанд бас шантрах үе гарч ив шантрах үе гарч ирсэн. Тэгээд яг ингээд нөгөө хүссэн зүйлээ хийж чадахгүй болоод ч юм уу эсвэл ямар нэгэн шалтгаанаас болоод тэгэл ер нь шалтгаан амьдрал дээр гарна шүү дээ. Гэх мэтийн тийм зүйлүүдээс болж ер нь шантарч ирсэн юм байсан. Тэгээд яг жижигчин болсноос хойш болохоор бас сүүлийн үед бол шантрах гэхээсээ илүү их тийм хурцлагдчих, илүү их тийм цаашаага тэмүүлдэг болт юм байна. Тэрнээс яг оюутан байгаад дөнгөж төгсөөл байж хатал бол яг ингээл 1-2 жилийн дотор бол те эхний 1-2 жил бол яалтчгүй шантрах тийм асуудал гарч ирсэн. Ягаад тэгэхээр нөгөө найруулагчийн хэлээд байгаа зүйлийг ойлгохгүй те тэрийг хийж чадахгүй тэгээ өөрийнхөө бодсноор хийж гаргаж ирч чадахгүй болоод ч ирэхээр ч юм уу те энэ ерөөсөө их хэцүү мэрэгчлийн банаа болчдөг юм ч гэдэг юм уу. Тэгээ тиймэрхүү асуудал гарч ирсэн. Тэгвэл хизээ тийм ээ хамгийн их энэ мэрэгчлийг сонгосондоо бас өөрөөрөө бахархаж баярлаж байсан бай. 2007 онд чинь Сарны нулимс гэдэг Монгол телевизийн уран сайхны кинонд олон ангит кино тоглосон. Тэгээд эндээс бол би маш их ирч хүч авч ирсэн энэ кинонд тоглосноор. Тэгээд 2007 он хүртэл чинь 2 жил төгсөөд 3 жил болчихсон тий. Тэгээд төгсөөд 3 жил болчихсон мөртлөөсөө одоо нэг тийм яг жижигчин гэж хэлэхэд хэцүү тий. Яг тиймэрхүү үе дээрээ байсан. Тэгэхээр ингээд яг тэр үед чи ер нь ингээд хүмүүст би жижигчин гэж хэлэхэд эвгүй байдаг байхгүй. Тэгээ яг тэрнээс хойш болол би жижигчин гэж айгуу тийм бардам хэлмээр санагддаг болсон. Тэгээд дээрэс нь тэр дүр маань одоо Монгол телевизийн байгаль найруулагчийн намайг сонгож авсанд би маш их баярлдаг. Тэгээд тэр дүр маань бас намайг арт түмэнд илүү их тэг ингээд нөгөө хайрлагдах тийм айгуу гоё дүр байсан л үнэхээр сайхан дүр байсан. Тэгээд тэр цаамагийн дүртэй бас их хайртай. Сарны нулимс кино бол үзэгчид нэгэн байлдан дагуулсан уран бүтээл тийм ээ. Энэ кинон дээрээс их хүчлэлтэй зүйлүүд гарч ивөө бас хүйтэн байр дастург авалтаа хийсэн гэж сонссон. Хүчлэлтэй юм их гарч исэн. Бид нар чинь би чинь нөгөө гол нь яг анх чиний эзгүүд кинонд бас яг ээж болоогүй дөнгөж сургуулаа төгссөн охин 2021 дээр л охин штэ. Тэгсэн мөртлөөсөө ээж болж тоглосон. Тэрний дараа болохоор дахиад чиний Сарны нулимс кинонд бас ээж болж тоглосон. Энэ дээрээс бас их тийм нөгөө их хүнийг өөрөө мэдрээгүй мөртлөөсөө ээж болж тоглоно гэдэг бол бас хэцүү юм билээ. Яагаад тэгэхээр нөгөө нялх хүүхд ядаж авч үзээгүй те. Тэгээ дээрээс нь ядаж ойрхон дүү аахгүй. Нялх тийм өсгсөн дөөмөө байхгүй. Тийм болохоор жоохон нялх хүүхдээс хол тийм байсан болохоор жоохон хүндрэлтэй. Хүүхэд уйлахаар яад юм блэ гэж сандраад ингэчихсэн. Тийм байсан. Тэгээд
инээдтэй юм гарч ирсэн бид нар чинь ингээл нөгөө нэг зүгээр загварын байшинд өвөл зураг авсан. Тэгээд өвөл зураг авч явах чинь загварын байшинд зураг авал тэнцэн ингээд ирүүж чичрэл бүгднгийнх нь ирүүж чичрэл тэгээд бас дээрээс нь гадаа зураг авалт хийсэн. Тэнгүүд гадаа зураг авалт чинь тэр чинь бид нар ингээд нөгөө өвөл яг өвөл болоогүй байхад ингээд зураг эхлүүлчихээр яг өвөл дөхөөл ирнэ штэ тий. Тэнгүүд яг тэр чинь нэг 10-11 сарын үед зураг эхэлчихэр чинь өвөл ингээд яалтчгүй зураг хойшлж байгаа нь ингээд сар 2 сарын хугацаанд зураг авна тий. Тэгэл энэ хооронд чинь зураг авч яхад нөгөө өвөл олчихно. Тэгээд өвлийн хүүтэн ирчээд байхад чинь хавар намрын пальтатай зураг авах болж ирсэн тий. Тэгэнгүүт ингээд гадаа ирүү ингээд чичрээд үгээ хэлж чадахгүй ингээд дулаацч яаж дулаацах вэ гэж хэлдэг. Тэгэл ер нь жоохон жүжигчний мэрэгжлийн нэг тийм хэцүү бэрхшээлтэй тал нь тий. Гадаа хүүтэнд зураг авахулж байсан ч дараагүй юм шиг л байх хэвээр тий. Тэгэл үг хэлээд бид нэр ингээл хүний хүн хүлдчихөр чи үг нь зууралд нь шүү дээ. Мэдээж хэлэн бүр ингээд гацаад ирүүн гацдаг шүү дээ. Тийм байхад хүртэл тэрүүнийг ингээд юу ч болоогүй юм шиг камертай харуулж явах хэвээр. Тэгэхээр бас их тийм нөгөө хагас зэрэгжилтэй их гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор тиймэрхүү юмнууд нь сүүлд нь инээдэмтэй санагдсан юм лээ. Тухайн үед ингээд хэвээр яа игээл ингээд бодож байгаа мөртлөөсөө тий. Уур хурмаарч юм шиг хөлдөж өгөх гээл ингэж байж ах гэж гээл тий. Тэгэл дараа нь инээдэн болоод үлддэг. Түүний дараа бас Хайрыг хайрал кинонд тоглосон тий. Хайрыг хайрал кино яг тэр тийм жилийн дараа 2008 онд тоглосон. Тэгээд Хайрыг хайрал кино маань бас тухайн үед нөгөө 1900 онд илээ тавигдчихсэн. Тэгж яхад нөө жүжиг олж тавигдчих яхад Сүхбаатар ах тий гэл ингээд баахан шин залуучууд хүүхэд залуучуудын театрт ингээд шинээр орж ирж ирсэн юм бэлээ. Бас яг тэгэл цус хэлбэлт ингээд ороод ирсэн тэр одоо тий одоо залуу үеийнхнийг ингээд бүтэнгийн ингэж гаргаж ирсэн тийм жүжиг. Тэгээд тэр жүжиг бол хүүхэд залуучуудын театрт ингээд бүр үзэгчт нь ингээд бүр цонхыг хаглаад ингээд бүр тийм бүрсдэх дуйлантай тавигдчихсэн тийм жүжиг л дээ. Тэгээ энэ жүжиг маань кино олж хийгдсэн. Тэгээд Баталзын ах маань өөрөө бас яг Хайрыг хайрал жүжигэнд Сүхбаатар ахын дублероор ажиллаж тоглож исэн юм бэлээ. Гол дүрт нь. Тэгээд хүү болох Тамиртай бүгдээ хамтарч тоглосон. Ингээд бас нилээд олон дэлгэцийн уран бүтээл талхаас гадна тий нилээд өндөр босготой гэж ярьдаг улсын драмын эрдмийн театрт бас одоо жижигчнээр ажиллаж байна. Ер нь ороходоос босгоно хэр өндөр байв? Босго өндөр байсан. 2006 онд би X Production-аас яг ингээд гараад тэгээд нэг хэсэг чөлөөтэй болсон байсан. Тэгээд чөлөөтэй ингээд кино уран бүтээлүүдэд ороод ингээд явж байгаад драмын театрт орё гэдэг. Драмын театрт одоо мэрэгжлийн жүжигчдийг шалгаруулж авч байгаа гэдгсэн. Тэгээд тэрний студийн жүжигчнэр шалгуулгоод тэгээд манайх 13 хүүхэд анх яг студийн жүжигчнэр орж исэн. Тэгээд их олон жилийн дараа, бараг 10-аад жилийн дараа ч юм уу да студийн жүжигчин гэж одоо шинэ залуучуудыг авч исэн л да. Тэгээд тэрнээс өмнө бол ерөөсөө драмын театр шинэ залуучууд ирсэн. Тийм их олон жил болсон юм байлээ. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үеийн анхны студ болж орсон. Тэгээд 13 залуучуудаас 3 залууг нь яг мэрэгжлийн 2 жилийн дараа 2 жил бид нэр яг дагалдан жүжигчин маягаар ажиллаж байсан. Тэгээд 2008 онд яг улсын драмын эрдмийн театрт мэрэгжлийн үндсэн жүжигчин гэдгээр орсон 2 эрэгтэй. Тэгээд 2 эрэгтэй би ганцаараа нэг эмэгтэй ингээд бид гурав орж ирсэн. Одоос тэрнээс ч тийм ээ залуу жүжигчид нэлээ орсон. Бас залуу жүжигчдийн танд орхоо байсан баха тий. Одоо болохоор мэдээж гэхдээ ер нь бол нөгөө залуу жүжигчдийн тоонд ороод явчихж байгаа юм л да. Яг ингээд залуучууд гэдэг утгаараа. Тэгээд
тэрнээс хойш болохоор яг жил болгон шинэ залуучуудыг авдаг болсон манай драмын театр. Тэгээд саяхан бас яг шинэ залуучуудыг авчаад 5 залуучууд авчаад байж байгаа. Тэгээд ер нь бол цус сэлбэлт их хэрэгтэй. Тэнцэнээсээ хамгийн гол нь яадаг гэхээр зүгээр тэгээд орчдгоо дахиад нэгсэндээ 2 даваад авч иж яг үндсэн жүжигчин болдог. Анх удаа студийн жүжигчин болж орон дараа нь жилийн дараа юм 2 жилийн дараа өөрөө дагалдан жүжигчнээр ажиллаж байгаа дахин шалгалт өгч иж ордог. Тэгэхээр ер нь бол нэлээд цензуртэй ордог. Тайз дэлгэцийн олон сайхан уран бүтээл тоглож байхад бас энэ хоёрын бас ялгаа нь бас юунд байгаа жүжигчний юм. Ер нь бол их ялгаатай юм шиг санагддаг юм аа. Угаасаа шалаа өөр хоёр төрөлтэй. Тэгээд театрын киноны урлаг гэдэг бол мэдээж бүр бизнес. Киноны бүр дэлхийд бол ноёрхсон шүү дээ. Тэгээд юу жүжиглэлтийн ялгаа гэх юм бол театр дээр бол бүр одоо үзэгчдэд хамгийн тэр хойтлын маш олон одоо энэ юу байгаа штэ суудлага штэ тэр хамгийн хойтлын суудлын хамгийн хойтлын ряданд тэр үзэгч одоо жүжигчний тоглолтын заавал хүрч явах хэрэгтэй гэдгээрээ бас жүжигчнээс их тийм үйлдэлийн биеийн үйлдэлийг шаарддаг юм шиг санагдсан. Кино болохоор дэлгэц болохоор мэдээж нүдээр хамгийн их бүх юмыг яг үнэн илэрхийлж явах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд дууны хувьд ч гэсэндээ зөөлөн ярих хэрэгтэй, микрофон татдаг те. Дээрээс нь театрт болохоор чанга ярих хэрэгтэй гэл ингээд янз янзын ялгаа юм л да. Одоо тэгээд жүжигчин мэргэжлэр ажиллаж эхэлснээс хойш ер нь дөрүүдээ тоолж үзүү хичнээн дүр бас тоглолцсон юм шиг. Яг ажилласан гэхээр би 10 гаруй киноны бүтээл тэгээд 20 гаруй юуны туслах болон гол дүрүүдэд яг театрт тоглосон байлээ. Цусын дагн бас жүжигийн гол дүр тоглож байсан тий. Тэгэхээр хоёулаа яриагаа баг зэрэг өөрчлөе гэж бодож байна. Бас манай нэвтрүүлэг дандаа эмэгтэйчүүд оролцдог гэж хэлсэн. Гоо сайхандаа ер нь тийм ээ хэрэг цаг зав зарцуулдаг вэ? Мэдээж олонний нүдэн дээр байдаг хүн гоо сайхандаа нэлээд их цаг зав зарцуулдаг байх. Гоо сайханд би ер нь их баг зарцуулдаг юм аа. Тийм. Тэгээд би ер нь жоохон тийм одоо нэг тийм амар одоо хүмүүс бүр ингээл цагаа зарцуулаад ч юм уу те ингээл өгдөг штэ. Тэгэл нэг тэгдгүй өөрөө жоохон тэртэл дээрээ жоохон маруухан. Тэгэл гэлс ингээл одоо жишээ нь юу за нэг гоо сайхны юмд ороод салонд ороод ингээд имчилгээ хэлэгчээд их чинь гэл ингэ чинь. Гэхдээ тэрийг бол байнга ерөөсөө цагаа зарцуулаад ингээд байдаггүй. Тэгэл нүрээ хүртэл өөрөө будчих гэх юм уу те хаяа яг ингээл бүр яарсан үедээ гэх мэтийн юмнуудыг яадаг. Өөрөө харчдаг юм даа. Жүжигчид бас тийм ээ өөрөөсөө бас бодоо сурцсан нэг өөрөөсөө мэрэгжлийн будагчин шиг бас болсон байдаг бах тий. Бид нар харин нөгөө тайзан дээр өөрөөсөө гарахтаа яг тоглолтныхаа будгийг өөрөөсөө хийдэг байхгүй. Тийм болохоор яагаад ч юм дэггүй тэгэл сурчдаг юм шиг байгаа. Гэр бүлийн талаар ярилцъя гэж бодож байна. Бас танай гэр бүл тийм ээ олонний нүдэн дээр бас байдаг. Мэдээж хоёр уран бүтээлч хүн урлагийн тал дээр шиг юм санал зөвлөх байгаад. Бид хоёр болохоор харин тэгдэг. Одоо нөгөө яг ингэ юу уран бүтээлч гэр бүл болчиход байгаа шүү дээ бид хоёр чинь тэгээд яг яалтчгүй ингээд нөгөө уран бүтээлийн тал дээр болохоор их санал нийлээд тэгээд мэдээж амьдрал дээр мэдээ зөрчилдөх юм гарлал яг нь тэгээд манай хүн болохоор илүү их надад тийм юуны талаас нь одоо найруулагч өөрөө найруулагч хүн болохоор би ингээд тэгээд дээрэс нь манай хүн чинь жүжигчин найруулагч гэсэн хоёр мэргэжлээ тэгээд жүжигчнэрээ яг бол мэргэжлийн жүжигчнэр төгссөн тэгээд юм болохоор жүжигчний тал руугаа илүү их надад нэг зааварчилгаа их өгдөг. Тэгээд би болохоор бас нэг жоохон тийм нэг найруулгын юмыг бас өөрөө ингээд оролдох гээд ингээд боддог байхгүй. Тийм болохоор ч тэр юм уу жоохон найруулгын тал дээр юм зөвлөгөө өгдөг ч юм уу те. Гадна талаас харахад юм байна тийм байж гэдэг юм. Тэгэл хоёулаа биеиндээ ер нь уран бүтээл дээр илүү их зөвлөгөө өгдөг дөө. Түрүүн бас хэлжсэн тийм нэвтрүүлэг эхлэхэд хөвгт нэг хөрсөн гэх тийм ээ. Харуугийн бас хамгийн сайхан ажиргалыг мэдэрдэг байх тийм ээ. Тэр үеэ бас хаалцахгүй юу? Тэглгүй яхаа манай одоо ээж хүн болно гэдэг бол үнэхээр агуу зүйлээ тийм ээ гэдгийг тэндээс мэдэрсэн. Тэгээд хүмүүс ер нь эмэгтэй хүмүүс маань өөрсдөө их хайрлаж явах хэрэгтэй юм байна. Эрчүүд маань бас дээрэс нь хүүхнүүдийгээ бүсгүүчүүдийгээ маш их хайрлаж явах хэрэгтэй юм байна. Тэгэл тэндээс их мэдэрсэн. Яагаад тэгэхээр тэр чинь маш том агуу зүйлийг бүтээчихэж байгаа байхгүй тий. Хүн бүтээн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хүнийг төрүүлнэ. Тэгээд дээрэс нь одоо
эзэн дотроо боож болно. Тэгээд дээрээс нь төрүүлэн дараа нь өсгөн. Өсөхдөө яаж өсөх вэ гэдэг бас маш чухал зүйл тийм үү. Тэгэхээр энэ бол одоо энэ хорвоо дэлхий дээр бол маш том буйныг хийчихэж байгаа юм шиг, маш агуу зүйлийг хийчихэж байгаа, бүтээчихэж байгаа юм шиг санагдаж байна. Их том л уран бүтээл хийцэн дээ. Тэгэлээ эмэгтэй хүмүүсээс төрснийхөө дараа ээжигээ хамгийн их ойлгодог болт юм байна гэж ярьдаг тий. Таны хувьд бас мэдээж яг ээжигээ их ойлгодог юм байлээ. Тэгээд ер нь бол ээжигээ дээрээс нь бүх эмэгтэй хүмүүсийг илүү тийм одоо нэг тийм ягаад ч цаанаас нь хайрлаад байдаг тий. Энэ хүн бас л дахиад хүүхд гаргандаа ингэдэ. Тэгээд эмэгтэй хүн болгон одоо төрхийн зовлонч гэж хэлэхэд хаашаа ч юм тий. Нэг бодлын жаргалч юм шиг энийг үздэг. Тэгтэл одоо ирчүүд бол тэрийг мэдэрдэггүй тий. Тийм учраас би болохоор илүү их тийм хүүхнүүдийгээ бүсгүүчүүдийгээ илүү хайрлаж хардаг болсон. Тэр бас манай нэвтрүүлэгт дандаа эмэгтэй зочид оролцдог. Ер нь манай Монгол эмэгтэйчүүдийн талаар таны бодлыг сонсъё гэж бодож байна. Зочид манаас хэвчлэн янз бүрийн л ярьдаг л да. Тэгэхээр манай Монгол эмэгтэйчүүд хамгийн хүн тачааг нуруунд дээрээ өөрчдөг гэж зарим хэсэг нь ярьдаг. Зарим нь болохоор манай Монгол эмэгтэйчүүд их дайчин гэж ярьдаг. Таны хувьдаас манай Монгол эмэгтэйчүүд дайчин ер нь бол манай Монгол эмэгтэйчүүд бол их тийм зовлон даах их чадвартай хүмүүс юм шиг надад санагдаад байгаа юм. Ингээл харж байхад бол үнэхээр арай л тэ эмэгтэй хүн шүдэ гэж бодогдохоор эмэгтэйчүүд бүсгүүчүүд байна тэ. Бүр арайчтай бас ингэж амьдарч байхтай яг тэ энэ яг эр хүний хийх ажлыг өөрөө хийгээд тэ эр хүний хийх ажлыг яг нуруунд дээрээ үүрээд гэр бүлээ өсгөөд хүүхдүүдэд тагнуулаад хүн болгоод ингэж явж байгаа хүмүүс бол маш олон байгаа. Тэгэд энэ эмэгтэйчүүдийг харахад бол үнэхээр харамсмаар байдаг. Тэгээд дээрэс нь бас чадaltaй эмэгтэйчүүд бас байна тий. Тэгээд чадaltaй ингээд ар гэрэн ч гэсэндээ бас нөхөр нь ханижлан аваад явж байгаа мөртлөөс өөрөө бас яг хажуугаар нь чадвартай гэдээ харуулж явж байгаа бүсгүүчүүд байна. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бол их тийм юу юм шиг санагдаад байна шүү дээ. Их дайчин, дээрэс нь их тийм одоо хүнд хүчрийг ингээд аюу тийм давах чадвартай. Тийм. Нэвтрүүлгийн манаас цаг өндөрлөгдөж байна. Тэгээд бас өнгөрч байгаа тийм ээ 2012 онд уран бүтээлийн болоод бас мэдээж гэр бүлийн амьдралын хувьд бас мэдээж ололттой сайхан жил болж өнгөрсөн баха. Миний хувьд мэдээж одоо уран бүтээлийн хувьд гэхээсээ илүү өнгөрсөн жил маань бол яг амьдрал дээрээ бол маш том хөрөнгө оруулалтыг хийчихсэн. Тэгээд тийм болохоор маш их баяртай байгаа. Ирж байгаас 2013 оны төлөвлөгөө гарсан боллоо. Одоо 2013 онд мал бол яг миний уран бүтээлийн тал руу илүү их би уран бүтээл рүү илүү их анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд яг онгороо л эхлээд шинэ уран бүтээлүүдэд орно. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг л авч ирсэн танд баярлалаа. Тэгээд бас удахгүй болох шинэ жилийн маргаашлах шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Тэгээд ирж байгаа 2013 онд тийм ээ ад жаргал за тэгээд мэдээж урилгын уран бүтээлдээ өндөр их амжилт гаргахыг хүсэн өрөөж байна. За баярлалаа. Тэгээд танай хамт олонд болон мөн нийт үзэгчдтэй шинэ оны гал халуун баярын мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн үзэгч та бүхэн маань эрүүл байгаарай. Хамгийн гол нь эрүүл байж чадах юм бол бүх амьдрал чинь аз жаргалаар дүүрэн бэлхэх болно шүү гэдэг хэлмээр байна. За баярлалаа. Үзэгчтэй Мишель нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ дугаарын зочин маань Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан холон оролцлоо. Тэгээд бас нэвтрүүлэгт маань 2012 онд олон сайхан салбар бүрийн төлөөлөлсөн эмэгтэйчүүд маань урагдан оролцсон байгаа. 2013 онд ч гэсэн та бүхэндээ сайхан эмэгтэйчүүдийг бас уулзах болно. Ингээд та үзэгч та бүхэндээ шинэ жилийн баяр мэндийг хүргье.